Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нар мигмар гарагт уцаар ярихаар болжээ. Серб улс дахь засгийн газрын эсрэг иргэдийн жагсаалт 5 дахь сартаа үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дайны үеийн хуулийг ашиглан Венесуэлчүүдийг Америк нэгдсэн улсаас алдан гаргалаа. Бүгд найрамдаа Солонгос улсад ерөнхийлөгчийн Секиолыг дэмжигчид болон эсэргүүцэгчид нэгэн зэрэг жагсаал өрнөллөө. Харин тэргээ үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээлэл өгье. Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер Украин улсад энхийг сахиулах зорилгоор 10,000 цэрэг илгээх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэллээ. За тэрээр энэ талаар өнгөрсөн бям гарагт Украины асуудлаар зохион байгуулагдсан захим уулзалтын үеэр ярьсныг Их Британи батлан хамгаалахын их сурвалжууд The Times агентлагт мэдээлсэн байна. За Украинд энхийг сахиулах ажиллагаанд Их Британи, Франц зэрэг улс энэ мэтчлэн голлох үүрэгтэй оролцох саналтай байгаагаас гадна өөр 35 улс зэвсэг, тагнуул, логистикийн хувьд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэж албаныхан мэдээллээ. За Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Орос улбаны улсын товтлогоог сүрэн зогсохын тулд 100,000-аас 150,000 цэрэг шаардлагатай гэж өмнө мэдэгдэж байсан байна. Гэхдээ Орос улбаны улсын талаас НАТОгийн гишүүн улс орнуудын цэргүүд Украинд байр шиг ямар ч нөхцөлд эрс эсэргүүцнэ гэдгийг өнгөрсөн 7 хоногт Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн. За үүнтэй холбоотойгоор өнөө өглөө Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд энхийг сахиулах зорилгоор цэрэг явуулах хэсгэд Орос улбаны улсын эрх баригчдын зөвшөөрөл шаардлагагүй гэж мэдгдсэн байна. Тэрээр Украин бол бүрэн эрхт тусгаар улс, тиймээс Украин улсын хүсэлтийн дагуу холбоотон орнууд нь цэргүүдээ илгээх бүрэн боломжтой гэсэн байна. За Их Британи болон Францын эрх баригчдын хувьд ийм байр суурьтай байгаа бол Итали, Финланд зэрэг улсууд цэргүүдээ илгээхээс бага зэрэг болгоомжлсон байр суурьтай байна. Зарим Австрали, Канада, Шинэ Зеланд зэрэг орнууд энэхүү санаачлагыг дэмжиж оролцохоо мэдгдсэн байна. Европын улс орнууд энэ 7 хоногт бүр тодорхойлбол 3 дугаар сарын 20-ны өдөр энхийг сахиулах ажиллагааны талаар ярилцахаар дараагийн уулзалтыг зохион байгуулна гэлээ. Энэхүү НАТОгийн гишүүн улсуудын цэргүүд Украинд ирж магадгүй байгаатай тухайн яриа олон улсын хэмжээнд ийхүү эрчтэй өрнөж байгаатай холбогдуулан өнөөдөр Орос улбаны улсын дипломатууд ямар ч энхийн хэлэлцээрийн хүрээнд Украиныг НАТОд элсүүлэхгүй байх гэсэн нөхцөлдөө бац огсноо гэдгээ дахин нэг удаа санууллаа. За Орос улбаны улсын гадаад хэргийн орлогч сайд Александр Грушко Известиясанд өгсөн ярилцлаганд Украины төвийг сахисан статусыг хадгалах НАТОгийн орнууд Украиныг эвсэлтэд элсүүлэхээс татгалзах ёстой гэсэн нөхцөлийг энхийн хэлэлцээрийн салшгүй нэг хэсгээ гэж үзэж байгаа илэрхийлсэн. Маргааш Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нар уцаар ярина гэж цагаан ордны тусгай элч Стив Витков мэдгдсэн байгаа. За яриа хэлэлцээний үеэр 30 хоног гал зогсоох тухай яриа хүндүдэх өндөр магадлалтай. Өнгөрсөн бям гарагт Америк нэгдсэн улсын боловсруулсан 30 хоногийн турш гал зогсоох саналыг Владимир Путин зарчмын хувьд дэмжиж байгаа ч гэлээ тодорхойгүй шийдвэрлэх хариулт олох шаардлагатай олон асуудлууд байна гэх хариуг өгсөн байна. Тодорхойлбол тэрээр Москва хотноо болсон хэвлэлийн хурлын гал зогсоох гэрээг дэмжиж болооч гэлээ энэ урт хугацааны их тайван тогтоож хямралын үндсэн шалтгааныг арилгах ёстой гэсэн нөхцөлийг тавьсан байна. Мөн гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой хэд хэдэн асуудлуудыг дурдсан. За үүнд хин гал зогсоох шийдвэр гаргах 2000 км урт фронтын шугам дагуу хин гал зөрчсөнийг хэрхэн тодорхойлох. За мөн гэрээний заалтуудыг мөрдүүлэхийн тулд ямар механизм ажиллах вэ зэрэг асуудлуудыг хэлсэн байна. Маргааш Владимир Путин Дональд Трамптай уцаар ярьсныхаа дараа гал зогсоох турх хугацааны гэрээг хүлээн авах хэсгээр шийднэ гэсэн хүлээлт байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Стив Витков Москваг зорж гал зогсоох саналыг Орос улбаны улсын талд тавьсан байна. Гэсэн хэдий ч түүний айлчлал хэрхэн өрнсөн ямар үр дүнтэй болсон талаар нээлттэй мэдээлэл байхгүй байна. Ажиглагч нар Стив Витков Орос улбаны улсын эрх баригчдын гал зогсоох гэрээг хүлээн авах асуудлаар тэдний ятгаж чадаагүй тул маргааш инхүү Дональд Трамп Владимир Путин нар ярилцахаар болсон гэж нөхцөл байдлыг дүгнэж байна.
30 хоногийн хугацаатай нэн даруй гал зогсоох саналыг Украины талаас хүлээн зөвшөөрсөн Орос улбооносын талаас өдийг хүртэл шийдвэрт хүрээгүй байгааг Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский зориудаар гал зогсоох хэлэлцээрийг хойшлуулж энэ хооронд байлдааны талбарт давуу байдлаа нэмэгдүүлэхийг хичээж байгаа үйлдэлээ гэж үзсэн байна. Гал зогсоох хугацаа хойшлох нь Украины хувьд таагүй хэрэг байж болно. Владимир Путиний хувьд ч тэр гал зогсоох саналыг Украинд ашигтай байж магадгүй гэж үзэж байгаагаар нээлттэй илэрхийлсэн байна. Түүний мэдээлснээр Орос улбооны арим фронтын бүх ил шугамд тун эрчтэй урагшилж байгаа гэсэн байна. Өнгөрсөн нэг барагт гэхэд Украины зүүн хойд хэсгийн Харьков мужийн Изюм хотод Орос улбооны улсын дэвсгэр бүчин агаарын цохилт өгсөн байна. Агаарын цохилтын үеэр нэг хүн амиа алдсан гэж Украины эрх баригчид мэдээлсэн байна. Серб улсын иргэдийн засгийн газрын эсрэг хөрнүүлж байгаа эсэргүүцлийн жагсаал энэхүү 5 дахь сарда үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр жагсаалын цар хүрээ огцом нэмэгдэж 325 мянган хүн жагсаалд оролцсон талаар ажиглагч байгууллагууд мэдээллээ. Хэрвээ энэ тоо үнэн бол энэхүү жагсаал нь Серб улсын түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн жагсаалд тооцогдож байгаа юм. Гэхдээ засгийн газрын их сурвалжууд жагсаалд 107 мянган хүн оролцсон гэж мэдээлж байна. Жагсаалын үеэр 22 хүн баривчлагдаж 56 хүн гэмтэж бэртсэн талаар дотоодын хэвлэлүүд мэдээллээ. Түүнчлэн сөрөг хүчнийхэн болон хүний эрхийн байгууллагуудын мэдээлж байгаагаар жагсаалын үеэр иргэдийн эсрэг аюулгүй байдлын албан хаагчид цэргийн зориулалтад акустик зэвсэг ашигласан гэж мэдээллээ. Энэ нь дуу чимээгээр жихэнд хүчтэй даралт үзүүлж толгой эргэх, дотор муу харах, түр зур дүлээрх зэрэг нөлөө үзүүлдэг зэвсэг юм байна. Зарим тохиолдолд байнгын сонсголын гэмтэл учруулж болцсошгүй байдаг. Жагсагчдын дунд байсан Associated Press агентлагийн ажилчид хүчтэй чимээ гарах үеэр хүмүүст айд сандран ээж тийшээ гөөлдөж зүгжигийн баримжаа алдаж нэгнийгэнтэйгээ мөрөлдөх гихчлэн эмх замраагүй байдал үүссэн болохыг хэлж байна. Улмаар хүл тавих зайгүй байсан жагсаалын гол хэсэг гинэт хоосроход хүрсэн байна. Белградад төвтэй аюулгүй байдлын бие даасан судалгааны байгууллагын мэргэжилтнүүд энэхүү үйл явдлыг хууль бус, хүнлэг бус үйлдэлээ энгийн жагсагчдын эсрэг хориглогдсон зэвсгийг ашигласан явдал байна гэж тодорхойлж байна. Сөрөг хүчний зүгээс уг зэвсгийг хэрэглэх тушаал өгсөн эрх баригчдыг Европын хүний эрхийн шүүхэд өгнө гэдгээ мэдээллээ. Гэсэн хэдий ч Сербийн цагдаагийн газар болон батлан хамгаалах яам хууль бус зэвсэг ашигласан гэх мэдээллийг өгөөсгөж байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь өнгөрсөн оны 11-р сарын 1-ний өдөр Нови Сад хотын төмөр замын буудлын бетонын сарвч нурж завалмаар 15 хүн амиа алдсантай холбоотойгоор эхэлсэн жагсаал байгаа. Осол болоод энэхүү 5 сар өнгөрөх гэж байхад одоо хүртэл хэрэг шийдэгдээгүй ослын шалтгаан тодорхойгүй байна. Тиймдээ иргэдийн жагсаал үргэлжилсээр байгаа гэж хэлж болно. Жагсагчдын ихэнх нь оюутнууд жагсаалыг сөрөг хүчнийхэн болон иргэний нийгмийн төлөөлөгч байгууллагууд дэмжин оролцож байгаа юм. Тэд эрх баригчдыг авлага хэл хахуулын улмаас барилга байгууламжуудын чанар аюулгүй стандарт зэрэгт анхаарал хандуулаагүй хайхрамжгүй хандсан гэж буруутгаж байгаа юм. Анхандаа жагсагчид Нови Сад хотод болсон явдлыг ил тод мөрдөн шалгахыг шаардаж байсан ч одоогийн байдлаар нөхцөл байдал дамжиж ерөнхийлөгч Александр Вучичийг огцорхыг шаардаж байна. Серб улсын ерөнхий сайд Милош Вучевичийн хувьд өнгөрсөн 2-р сарын эхээр албан тушаалаасаа огцорхоо зарласан гэсэн хэдий ч одоо хүртэл албан тушаалтаа хിവэрэ байна. Сөрөг хүчин шилжилтийн буюу төр хугацааны шин засгийн газар байгуулах парламентын ээлжид бус сонгуул явуулахыг бол шаардаж байна. Гэхдээ энэ оюутнуудын тавьж байгаа үндсэн шаардлага бол биш. Оюутнууд Нови Сад хотын төмөр замын өртөөний шинжилгээний төсөлтэй холбоотой бүх бичиг баримтыг ил болох ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьж байна. Түүнчлэн Ослын ард байсан холбогдох хүмүүсийг нэн даруй хэрэгт татаж ялгаанаахыг шаардаж байна. Одоогоор Сербийн прокурорын байгууллагууд барилга бүтээн байгуулалтын асуудал хариуцж байсан сайд асан Горн мессеж тэргүүтээ 16 хүнийг хэрэгт буруутгаж мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна. Гэхдээ шүүх хурал хараахан товлогдоогүй байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дайны үеийн хуулийг ашиглан Венесуэл улсын 300 гаруй иргэнийг Америк нэгдсэн улсаас албадан гаргасан олон нийтийн анхаарлыг татсан сэдвүүдийн нэг болоод байна. Тэдгээр 200 гаруй хүнийг гэмтэргийн бүлэглэлтэй холбоотой гэж үзэн албадан гаргахтаа ашигласан байгаа энэхүү хууль нь одоогоос 227 жилийн өмнө 1798 онд батлагдаж байсан Alien Enemies Act гэх нэртэй дайны үеийн хууль байна. Энэ хуулиар Америк нэгдсэн улсад дайны үед үндэсний аюулгүй байдалд занал хийлж байгаа гадаадын иргэдийг саатуулж албадан гаргах боломжтой байдаг байсан. Хамгийн сүүлд дэлхийн 2-р дайны үеэр Америк нэгдсэн улсад төрсөн эсвэл цаажилж ирсэн Япончуудыг баривчлахад ашиглагдаж байсан юм.
Дональд Трамп энэхүү хуулийг ашиглан Венесуелийн гэмт бүлэглэлүүдийг Америкийн нэгдсэн улсаас хөөн гаргана гэж сонгуулийн үеэр кампанит ажиллахын үеэр амлаж байсан. Харин өнгөрсөн бям гарагт албан ёсоор зарлиг гаргасан ч Вашингтоны шүүхээс нэн даруй хориг тавьсан байна. За улмаар 14 хоногоор хойшлуулах шийдвэрийг бол гаргасан. Гэвч шүүхийн шийдвэр гарч байх үеэр аль хэдийн Венесуэл руу нислэг хөөрсөн байсан. Хэдийн 300 гаруй Венесуэл улсын иргэдийг нутаг буцаасан гэж алтны сурвалжууд мэдээлсэн байна. Венесуелийн гадаад хэргийн сайд Иван Хил Пинто улсынхны иргэдийг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэж ийм үндэслэлээр алдан гаргасныг бол хурцаар шүүмжилж байна. Үүнийг гүтгэлийн шинжтэй шудраг бус үйлдэлээ гэж тодорхойлж байгаа юм. Мөн Америкийн нэгдсэн улс дахь иргэний эрх чөлөөний холбоо тэргүүтэй зарим хүний эрхийн байгууллагууд шүүхүүд нэхэмжлэл гаргаж Дональд Трампын зарлагт тавьсан хоргийг сунгахыг шаардлаа. Дональд Трампын зарлагт хориг тавьсан Вашингтоны шүүгч нарын хэлж байгаагаар тушаалд дурдсан довтолгоо болон түрэмгийн үйлдэл гэсэн нэр томьёонууд нь Америкийн нэгдсэн улстай дайсагнасан улс орнуудтай холбоотойгоор дайны үед хэрэглэгддэг байсан өс мөн дайны үеийн хууль гэмтэргийн бүлэглэлийн эсрэг ашиглагдах үндэслэл сулаа гэж үзсэн байна. Уг асуудал цааш газар бол дээд шүүхэд хүрэх магадaltaй талаар ажиллагч нар хэлж байна. Дональд Трампын хувьд кампанит ажлынхаа үеэр цагаачлалын эсрэг хатуу бодлого баримтлах амлалт өгсөн нь түүнийг 2 дахь удаага энэхүү цагаан ордонд буцсан эргэтэн чухал үүрэг гүйцэтгсэн гэж хэлж болно. Гэвч хүний эрхийн байгууллагууд болон хөрш зэрэгэлдээ их улс орнуудын хувьд Дональд Трампын энэ мэтийн шийдвэрийг цагаачлалыг гэмт хэрэгтэн мэтээр ялгарлан гадуургасан хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэлээ гэж тодорхойлж байна. Бүгд найрамдах Солонгос улс даяар олон мянган иргэд ерөнхийлөгч Секёлыг огцруулах хэсэг асуудлаар үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг их тайван хүлээж байна. Шүүхийн шийдвэр энэ 7 хоногт гарна гэсэн хүлээлт байгаа. Улмаар Секёлийн дэмжигчид болон эсэргүүцэгчид өнгөрсөн амралтын өдрүүдээр Сөүл хотод нэгэн зэрэг чагсаал өрнүүлсэн байна. Одоо ч хотын зарим хэсэгт чагсаалууд үргэлжилж байгаа талаар эвсрүүлжүүд мэдээллээ. Өчигдөр Секёлыг дэмжигчид ерөнхийлөгчийн ордон болон үндэсний ассамблеийн байрладаг Ёидод чагсаал зохион байгуулсан байна. Мөн Гуанхаммуд 13 цагт тэгэлсэн жагсаалд 14 цаг 30 минутын байдлаар 35 мянган хүн оролцож байсан их албан бус тооцоолол байна. Жагсагчид Секёлыг яаралтай албан тушаалтанд эргүүлэн томилох үндэсний ассамблеийг тараах шаардлагыг тавьсан. Тийм үг бүхий лооцсон барьсан байна. Үүний зэрэгцээ Яндумпо дүүрэгдэх Солонгосыг аварцгаая гэх консерватив христийн бүлгэн эсэргүүцлээ илэрхийлж олноороо цугларсан байна. Нийтдээ 3500 гаруй хүн цугласан гэж их сурвалжууд мэдээллээ. Секёлийн нам болох их баригч ард түмний төлөө намын гишүүд яг энэ үеэр мөн адил Секёлыг огцруулахыг эсэргүүцэж хойд Кенсан мужийн гүмийн өртөөний ойролцоо болсон томоохон чагсаалт нэгдсэн байна. Нөгөө талд Секёлыг эсэргүүцэгчид түүнийг түр хорих газраас суллагдсан явдалтай хэд бухимдаж байна. Улмаар Жонно дүүргийн үндсэн хуулийн шүүхийн байрны ойролцоо чагссан байна. Мөн прогрессив иргэний нийгмийн бүлгүүдийн төлөөллүүд 14 цагт анхуг буудлын ойролцоо чагсаал зохион байгуулж Секёлыг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан байна. Энэхүү чагсаалд оролцсон 2000 орчим хүнээс зарим нь 14 цагийн байдлаар Гуанхаммуд болсон чагсаалд нэгдсэн байна. Яг энэ үеэр 13,000 гаруй хүн олон нийтийн хөл тасардаггүй газруудын нэг болох Элжиро метроны буудлын ойролцоо цуглаж мөн адилын Секёлыг огцруулахыг шаардсан байна. Ардчилсан нам үндэсний ассамблеагаас Гуанхаммуд хүртэл 4 дахь өдрөө энэхүү чагсаал хийж байгаа. Түүнчлэн Секёлыг нэн даруй огцруулахыг шаардсан эзлийн зохион байгуулсан чагсаалд 4 бусад намын хамтаар оролцсон байна. Энэхүү хамтарсан жагсаалын үеэр ардчилсан нам импичментийн шийдвэр хэд удаашрч байгаад санаа зовж байгаагаа илэрхийллээ. Эдгээр жагсаалууд нь бүгд найрамдах Солонгос улсын иргэд ерөнхийлөгч Секёлыг албан тушаалаас нь огцруулах хэсэг асуудлаар маш хуваагдмал байр суурьтай байгааг бол харуулсан тод үйл явдал. Жагсагчдын дунд эмх замбраагүй байдал үүсгэс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагууд нийтдээ 4400 албан хаагчийг дайчилсан. Мөн Гуанхаммуд болон Ёидогийн бүсэд 73 аюулаас хамгаалах хүчний тусгай хүчний багуудыг байршуулсан байна. Өнгөрсөн мянган барагт Хятад улсын засгийн газраас хэрэглээг нэмэгдүүлэх тусгай арга хэмжээний төлөвлөгөө гэх нэртэй дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зорилготой бодлогын баримт бичгээ танилцууллаа. Энэ сүүлийн 2 жилийн хугацаанд Хятад улсын дотоодын зах зээл дэх эрэлт хэрэгцээ сул, эдийн засаг нь дефляцид өртөх өндөр эрсдэлтэй байгаатай холбоотой тийхүү гарч байгаа төлөвлөгөө гэж шинжээчид харж байна. Хятад улсын хэрэглээний үнийн индекс 2 дугаар сард 0.7%-аар буурсан байсан. Энэ нь сүүлийн 13 сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн огцон уналт болж байна. Мөн үйлдвэрлэгчийн үнийн индекс 2022 оны 10 дугаар сараас хойш 29 дэх сартаа унсан байгаа.
Японы коммунист намын төв хорооны ерөнхий газрын мэдээлж байгаагаар засгийн газрын шин төлөвлөгөө нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн дарамтыг бууруулах замаар худалдан авах чадварыг нь дээшлүүлэх зорилготой гэж тодорхойлсон байна. За мөн төлөвлөгөөнд хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахтай холбоотой олон төрлийн арга хэмжээнүүдийг багтаасан гэлээ. Түүнчлэн мөнгө цаастай бүс нутгуудад өвлийн аялал жуулчлалыг дэмжих, визний бодлогыг сулруулах, уян хатан болгох. Ийм мэтчлэн дотоод болон гадаадын аялал жуулчлалыг дэмжих арга хэмжээнүүдийг багтаасан гэсэн байна. Хятад улсын ерөнхий сайд Лицийн өнгөрсөн 7 хоногт засгийн газрын ажлын тайланг танилцуулах үедээ дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхийг энэ жилийн тэргүүлэх зорилттой гэж тодорхойлж байсан. Мөн Хятадын төрийн зөвлөлийн судалгааны газрын дарга засгийн газрын ажлын тайланг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Шиндэньян энэ жил олон улсын зах зээлд огцом өөрчлөлтүүд гарах өндөр магадлалтай байгаа тул дотоодын эрэлтийг эдийн засгийн гол хөдөлгөгч хүссэн зүйлээ гэж тодорхойлсон байсан. За үүнийхээ хүрээнд иргэдийн худалдан авалтыг сэргээх, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд хэдийн холбогдох арга хэмжээнүүдийг ийхүү авч хэлэхэд бэлэн болоод байгаа юм. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэг би зарим мэдээллийг товчоор өргөх болно. Америк нэгдсэн улсын зэвсэг хүчин болон эмийн улс дахь хүүтэжүүдийн бүлгэлийн хооронд нөхцөл байдал хурцдмал байна. Америк нэгдсэн улсын агаарын цохилтын улмаас эмийн улсад 53 хүн, түүний дотор 5 хүүхэд, 2 эмэгтэй амиа алдаж 98 хүн шархагдсан талаар албаныхан мэдээллээ. Хүүтэжүүдийн бүлэглэл газын заруулсан зэвсэг мөргөлдөн ихсэн цагаас хойш улаан тэнгисээр зорчиж байгаа арилжааны хүлгүүд рүү гал нээж байгааг зогсоохын тулд Америк нэгдсэн улсын агаарын хүчин агаарын цохилт хийхэд хүрсэн гэж Дональд Трампын цэцэглэгээ мэдээллээ. Японы улсын ерөнхий сайд Шигеро Ишибагийн удирдсан засгийн газарт өгч байгаа иргэдийн үнэлгээ огцон мунаж байна. Дэмжигчдийн тоо түүхэн доод түвшиндээ хүрсэн Асахи агентлагаас зохион байгуулсан санал асуулгаар харагдсан байна. Өнгөрсөн сард Шигеро Ишибагийн засгийн газрын дэмжлэг 14 нэгжээр буурч 26% хүрсэн байгаа юм. Энэ нь 2024 оны 10 дугаар сард Шигеро Ишибаг албан тушаалаа авснаас хойших хамгийн бага үзүүлэлтэнд тооцогдож байна. SpaceX компани үүсгэн байгуулагч Elon Musk эх оны сүүлчээр ангар гараг руу Starship хөлгийг илгээнэ гэж мэдээллээ. Гэхдээ хөлөг нисгэгчгүй байх ба Tesla-гийн бүтээсэн Optimus роботыг хамтд нь хөөрөгөөр төлөвлөж байгаа байна. Хэрвээ энэ нислэг амжилттай байвал нисгэгчтэй хөлөг илгээх ажил нь 2029 онд эхэлнэ гэлээ. Дэлхийн хамгийн том пуучин гэгдэж байгаа 123 м өндөр Starship пуучин нь Elon Musk болон түүний багийн ангарагт гарах хүрэх зорилгын чухал хэсэг юм а. Канада улсын шинэ ерөнхий сайд Марк Карни 3 дугаар сарын 18-ны өдөр Парис болон Лондон хотуудад айлчлахаар төлөвлөж байна. Түүний хувьд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цэцэглэгтэй харилцаа холбоо тааруу байгаа тул Европтой холбоотон улсуудтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа нь энэ ажээ. Их Британи улсын төв банкны ерөнхийлөгчийн албыг хашиж байсан тэрээр айлчлалын хүрээнд Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер нартай уулзах юм а. Цэнгэр телевиз гадаад мэдээг үзүүллээ. Анхаарлаа хандсан явдал баярлалаа.